хоёр хүүхдээ үлдээчээд хүүтэйгээ хамт ой модонд сууж байна. Хоёр хүүхэд маань өгөнд орохгүй уур хүргээд дураараа ажиллаад байхаар нь зууралдаж хэрэл урал хийж байснаас гээд тарих толгоогоо амраах гад ой модонд сууж байна. Жижиг маань унтаж байна. Жижигээс ирэхээр нь аваад урууд идаа гэж бодоод хүлээгээд л байна. Гэтэл сэрдэггүй. Тэгээд нэгэнтээ сэрэхгүй байгаа юм чинь одоо тэг яалтай билээ дээ гээд хүлээгээд л сууж байна. Нөгөө хоёр том маань нандан мандуул хоёр охин банд хоёр маань юу хийж байгаа болтоо гэж сэтгэл жаахан чилж байгаа боловч за яач бол гэж дээ гэж бодож байна. Нэг 3 уулд аваад энэ чи ирсэн. Тэгээд уруудахын тулд бас нилээд явж уруудна да гэж бодож байна. Гаваа гэд зураач ах байдгийг. Тэр ахын төрсөн өдөр нь болж байгаа гин. Тэгээд очихын сандаа гэж бодож байснаа. Залхуу хүрээд яаж тийш хурч очих вүлээ нэгт. Хоёрт гэх юм бол нандан мандуул хоёр хүүхэд мань дагаж явах юм болов уу? Гуравт гэх юм бол гаваа ах өөрөө намайг өрөх ч юм уу, ч юм уу. Дөрөвт гэх юм бол нандан мандуул хоёр манаас явахгүй ч гэх ч юм уу, явна ч гэх ч юм уу мэддэггүй. Тавт гэх юм бол ээж дараа нь мэдчихвэл загнуул юм. Ээжийг загнах маань уг нь бол хамаа байхгүй шүү дээ. Тийм ээ, ээжийг загнана гэж айхаа одоо болох хэрэгтэй. Одоо би энэ газар модон энэ газар унчихсан моднуудаар энэ том моднуудаар өвөл цуны тийм жижигхэн байшин баримаар байна. Тэгээ 100 оруулж тавиад хаалгаад өгч байна. Хинч бараг мэдэхгүй, мэдсэн нэг нь нэг тоохгүй байх. Тэгээд зөвшөөрлөг бас хөөцөлтөд авчиг гэж бодож байна. Хэрэг зөвшөөрлөө хөөцөлтөд авчвал би тэнд заавал стресст сууж ахаар энэ ингээ тайван байж болох боломжтой.